Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн үндэсний байгууллагын Суур конвенцийн талуудын 30 дугаар баг хурал Баризил улсын Бэлэм хотноо өнгөрсөн сард болж өнгөрсөн. Монгол улсыг төлөөлж байгаль орчин уур амьсгал өөрчлөлтийн сайд Батбаатар тэргүүтээ төлөөлөгчид оролцож 2035 он хүртэлх хүлэмжийн ялгарлыг 30.3% бууруулах амлалт бодлогоо танилцууллаа. Мөн Монгол улсад зохион байгуулагдах Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын бэлтгэл ажлын хүрээнд Үзбекистан улсын оролцоог дэмжиж цөлжилт, шар шорон, шуурганы чиглэлээр Төв Азийн бүсийн ажлын хэсгийг байгуулж хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцсон байна.